Үрд хадгалсугай. Ардчилсан төрийн анхны ерөнхий сайдын хувь тавилан. Агуй их түүхтэй атлан, дэндүү цөөхөн хүн амтай жижиг Монголын үе үеийн ерөнхий сайдуудын хувь тавилан ихэнх тохиолдолд эмгэнэлтэд төгсөж иржээ. Тэдний олонх нь Монголын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө алтан амиан зольж, зарим нь хүний нутагт үндэснийхэн баярын өдрөөр өчиггүй буудуулж, нөгөө нэг нь насныхаа эцсийг гэрийн хорионд өнгөрүүлж, өөр зарим нь цаг бусаар хорлогдсон хороогдсон байх. Хоёр их гүрний хооронд хавчуулагдсан аж төрөх Монгол түмний тусгаар тогтнолын үндэс нь ийм өндөр өртөгтэй ажгүй. Монголын 20 дугаар зууны түүхийг мушгин эргэцүүлвээс түүхэн горволсон мөчдөг Монгол түмний хувь заяанд онцгой ач холбогдолтой байжээ. 1911, 1924, 1990 онд гуравнтаа шинэ Монголын сэргэн мандлын мөчлгүүд эхэлж байсан нь түүхэн бодит үнэн юм. Тиймээс ч энэ эргэлтийн жилүүдэд төрийн жолоонд байсан ерөнхий сайдууд хатуу ширүүн сорилтод туулан ачааны хүндийг үүрч байж Монголын тусгаар тогтнолын төлөө илүү их гавьяа байгуулан түүхэнд нэрээ үлдээсэн байх юм. Дашин Бямбасүрэн бол Монгол улсын 17 дахь ерөнхий сайд билээ. Даалам Цэрэн Чимэд, Сайн Ноён хаан Намнан Сүрэн, Жалхан Цутагтад Амдан Базар, Догсмын Бодоо, Анандын Амар, Пэлждийн Гэндэн нарын буухайг үргэлжлүүлсэн энэ рхмийн үед Монгол орн улс төрийн тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар олж авч чадсан. Харин энэ тухай өнөө үеийн монголчууд дэндүү бага ярьж, төдийлөн оошоохгүй явсаар байгаа нь тун базаахгүй хэрэг билээ. Бямбасүрэн бол 1990 оны хувьсгалаар тодрон гарч ирсэн Монголын шинэ үеийн төрийн зүтгэлтнүүдийн томоохон. Цагаан морин жилийн хувьсгал ирчэн авч, нийгмийн байгууллагын өөрчлөлтөд зайлшгүй болсон түүхэн цаг үед тухайн үеийн нөлөө бүхий улс төрийн хүчин Монгол ардын хувьсгалт нам, улс төрийн шатрын хөлөг дээр Очирбат, Чимэд, Бямбасүрэн нарын шинжлэгч үзэл санаа тээсэн төрийн зүтгэлтнүүдийг гарган ирж, тэд ардчлалын залуучуудтай улс төрийн анхны яриа хэлэлцээний ширээнд суусан нь тайван хувьсгалын хожимын ялалтын үндэс суурийг тавьжээ. 90 оны 12 сарын 10 жагсаал болсон 11-нд бүтэн сайн өдөр байсан. Тэгээд бүтэн сайн өдөр миний гэртээ байж байтал ордонд дуудаж байна гэсэн. Тэгээд очисон чинь надад сайдрын зүйлийн орлогч орж байгаа томилол гэсэн л дээ. Тэгээд би бодоход тэр бол яг хуу Батмохгойн зүгээс тэр үед арчилсан хөдөлгөөний гүнзэлэгч залуучуудтай холбоо тогтоох тэдэнтэй үзэл бодлоос хуваалцах чадвартай ойр байдаг хүмүүсийг гэсэн бодол байсан болов гэж боддог. Тэгээд үед явдал өрнсөөр яваад 3 сарын 4 болоход бол ер нь Монголын хувьсгал бол тусгаар тогтнолын төлөө нэлээд өргөн асуудал тавьж байна гэдгийг илэрхий болсон шүү дээ. 3 сарын 4-ний нөгөө том жагсаал. Тэгээд тэрнээс хойш ингээд 3 сарын 7 гэхэд суулт өлсгөн шилжээл. Тэгээд өглөө ирээд тэр чинь бүтэн сайн өдөр байсан 8-ны өдөр Садмугад Батмохгой хоёр саналаа хэлье гэж утсан. Ерөөсөө шууд хэлэлцээнд орохоос өөр зам байхгүй гэдэг. Тэгсэн Батмохгойхоо 11-нд бүгд хурал зарлцсан их тэнгэрт илтгэл дээрээ сууж байсан. Тэгээд Садмугой холбоо ярьж байгаад. Тэгээд бид нар ярьж байгаад надыг гараа жуул заачлал гэсэн юм байна лээ. Тэгээд 3 сарын 8-нд 12 цагт би талбайдаар гарч уулзаж яриа хэлэлцээнд ураад тэгээд яриа хэлэлцээний замд орсон шүү дээ. Тэгэл энэ асуудал үндэсний эв нэгдлийн зарчмаар шийднэ гэдэл бид чинь 3 сарын 8-ны орой Садмугой тохиолдож виз дээр очиж байхын ярилцлага хийгээд тэгээд ярилцлага үргэлжлүүлэхээр болоод ирсэн л дээ. Нөгөө Садмугой хоёрыг ярилцлага хийгээд ордонд 100 хаалгаар ороод ирсний 2 давхрын коридорд нэг бахан улсууд явж байна л да. Тэнд бол Бэзаланд ор гэж байна. Орсон чинь за манай нэр хүнтэй 2 том хуульч маань зарлагын төсөл хийсэн. Тэр нөгөө техникийн хүч хэрэглэх тухай заалт дээр дотор байгаа юм. Тэгээд тэр зарлагынхаа төслийг уншингууд нь би асуудал хэлцгээд оролцохгүй гэж хэлэл явцсан юм л да. Тэгээд маргааш нь 10 цагаас ярилцлага хэлэлцээр хийх байсан чинь нөхдүүд маань ирсэнгүү яв гэсэн чинь оюутны холбоо талбайраа орж ирэх болоо тэгээд бас олон хүн орж ирэх үед байлгуугааргүйгээд
Тэгээ 3 цагаас болдог. Тэгээ 5 цаг 7 минутанд би Батмунхай өрөөнд очсон дөө. Үүдэн дээр нь батаа зогсож байсан туслах нь. Тэгэл батаа тэгж бямсрын чийлгээл огцор гэж хэлдэг. Чамаас өрхөн гэлхүүдтэй гэдэг. Тэг нёрхот Содмгой Батмунхай 2 сууж байна. Тэгээд нөхцөл байдал жолоод л авахгүй болоо шийдэх хэрэгтэй болж дээ гэж. Тэгсэн чинь Батмунхай жаахан яснаа үгүй ингэж яриа хэлцээ хий гэж байхад одоо болохгүй бол ингээд шийдлээгээд нэг цаасан дээр гарын өсөг зурх гахт би бас болгоомжлоод нөгөө зарлиг юм болов. Тэгээд дарга ингэж шийдэхгүй шүү гэсэн чинь урдаас нэг сонин харснаа тэгээд энийгэл за огцор гээл тэгэл за батаг дуулаа за дуулаа уруулгаад товчоо нэг шүдэг уруулаад тэгээд ер нь огцор юм. Тэгвэл Батмунхайн хувьд бол ер нь урд нь ямар нэгэн цус гаргахгүйгээр хүчрхийлгүйгээр энэ асуудлыг шийднэ гэсэн баттай тийм байр суурь байсан. Батмунхай бол ер нь Монголын шийдэх асуудал ганцхан өөрчлөлт байгуулалт бишээ гэдгийг бас бодож байсан болов гэж боддгийг. Тэгээд хүч явах цагийг хүлээж байсан болов гэж. Сүүлд ч гэсэн юуны дараагаар нэг шуудаа бид нар уулзаж ярьж байхад бол залуучуудын зөвөөл гэж ярьдаг байсан. Та нарын залуучууд сайн зөвлөөд юугаад штайхан явбал тэгэл болчихноо гэж л ярьдаг л. Тэгээ бужигнааны үдүүлээ тиймэрхүү л үйл ажиллагаатай л тэнд л явж байсан хэрэг л дээ. Тэгвэл ганц биш тэнд чинь манай Зардхан бол их хүчтэй байр суурьтай байсан хүн. Их томооноолж улс төрийн зүтгэлтэн тэр очроотой ерөнхийлөгч бол орцсон холбоогийнхнаас нэхлээл дэмжиад тэгжил явсан. Тэгээд бид нар бол энэ унд анхнаасаа нийгмийн шинжилтийн сая хүлээж эхлэх үеэсээ эхлээд энэ залуучуудаа цуг явсал гэж боддгийг. 1990 оны 7 дугаар сард Монголд анхны ардчилсан чөлөөт сонгуул боллоо. Ямар ч өрсөлдөгчгүй. Дээрээс нэр дэвшүүлэн тулгсан хүнийг 99.99%-аар санал нэгтээ дэмжин диктат болгочихдаг. Хуучны сонгуул нэртэй жүжигийн дэргэд тэр зуны сонгуул гайхалтай сонин бөгөөд гүн гүнзгий учир холбогдолтой үйл явдал болон өндөрлөлөө. Сонгуулийн дүнгээр Монгол ардын хувьсгалт нам ялав. Намар нь бүгд найрамдах Монгол ард улсын ардын хурлын чуулганы хуралдаан болж бүгд найрамдах Монгол ард улсын ерөнхийлөгчөөр очров. Ерөнхий сайдаар Бямбсүрэн нарыг томиллоо. Төдөлгүй ардчилсан төрийн анхны засгийн газрын танхим бүрдэж Монголын түүхэнд анх удаа эвслийн засгийн газар байгуулагдав. Ерөнхий сайд Бямбсүрэн тэргүүлж бүрэлдэхүүнд нь шадар сайд Гамболд орилгожив нарын ардчлагчид багтсан энэ засгийн газар 1990 оны ардчилсан хувьсгалын 3 том зорилгыг гүйцэлдүүлэхэд шийдвэрлэх алхам хийх түүхэн үүрэг ногдчихэ. Нэгд нийгмийн байгууллагыг өөрчлөх. Энэ нь улс орноо социализмаас капитализм, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжүүлнэ гэсэн. Хоёрт гадны хараат байдлаас салж бие даасан улс төр эдийн засгийн бодлого явуулах. Гуравт Монголын өөрийн хүрээллийг бий болгох. 1990 оноос өмнөх Монгол орой ганцхан бижээгчтэй. Тэр нь зөвлөлтийн дэглэмийн бүрэн иргэшэл давтсан эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл байлаа. Ардчилсан замыг сонгосон шин тулгаар Монголын засгийн газарт олон улсын зах зээл шин түншүүд хэрэгтэй байлаа. Социализмын жилүүдэд Москвад найтайхад Монголд ханиалгадаг хэмээн доог дохуу хийдэг байжээ. Арай хэтрүүлэгтэй боловч энэхүү хэлцүүг Монголын хараат эдийн засгийн онсон тодорхойлолт байлаа. Үүнийг өөрчилж төвжигдмэл хаалттай орноо дэлхийд нээлттэй болгох амаргүй сорилттой ардчилсан төрийн анхны засгийн газар тулгарчээ. Он удаан жил биднийг зайдагнаж ирсэн хойд хөршид маань шин тулгар засгийн газрын бие даасан бодлого үйл ажиллагаа таалагдаагүй нь илт байлаа. Үр дагавар нь санаанд багтамгүйгээр илэрч хэллээ. Хаасайгүй хөдөө сумын жижигхэн дэлгүүрт хүртэл овоолгоотой байсан тухайн үеийн 60 мөнгөний үнэтэй жигнэмэг хүртэл нүдний хэн боллоо. Улс орон картын системд орлоо. Мэчин жилийн зуднаас хойш ийм хоосрол үзээгүй олон түмэнд цочирдон гансарч юу болох нь энэ вэ хэмээн халагдаж байлаа. Цахилгаан байнга тасарч Улаанбаатар хотод тэр чигээрэн харанхуй өнчих нь энэ үхэнд боллоо. Чухамдан энэ бүхэн бол тусгаар тогтнолын төлөөс байсан юм. Би 90 оны 4 сарын 16-нд нэгдсэн үндэсний байгууллагын 18 дугаар тусгай шуулганд оролцохоор Москвад дайрч явсан. Тэн зөвлөлтийн
засгийн газрын орлогч Монгол зөвлөлтийн засгийн газрын хоорондын комиссийн зөвлөлтийн талын даргатай уулзсан л да. Тэр хүн надтай уулзж байхдаа 3 удаа хэлсэн. Бити одоо төвчгнүүд бай. Ганцхан грант хаагаад бүх асуудлыг шийдэн шүү гэж. Тэгээ манай элчин зөвлөх жаргал сайхан инг сайхан цугнаттай орсон төмдөглөх хөтлж байсан би хэлж байсан. За наадах чинь лаатуур руу хэлж байгаа маягаар биднэр рүү хэлж байгаа шүү гэж. Гэтэл Монгол 7 сарын 29 сунгуул болоод их хуралдаагүй чуулган эхлээгөөс шүү дээ. Бид 8 сарын 1-ээс эхлээд Монголд нийлүүлэх шатгуунаа 50% гарсан. Шатгуунаа 50%. Тэгэхээр тариа хураалтын үед, тэр өвс хадлангийн үед, намрын эд ажлын үед шатгуун 50% буурна гэж Монголын эдийн засгад ямар хүн цохилт болох вэ? Тэгээс үлдээ нөгөөд чи уурхайн тэслэгэний бодис нийлүүлэх аваад яваад. Тэгээ Монголын мал махны экспортыг бүрэн хаагаад малыг нь махыг нь авах аваад яваад манай экспортын мөрөг тавиад гэсэн шүү дээ. Тэгээ тэр үед зөвлөлтийнхний дунд яг Монголд ингээд зөвлөлтийн эсрэг үзэл байна, биднийг муу хэлж байна гэдэг асуудал бол өөр 89-90 оны нэг жагсаал цуглааны үеэс эхлээл нөгөө зөвлөлтийн зээл тусламжийн асуудал нөгөө тэр элдэнгийн 30-40 оны үеийн яргалын асуудалтай холбоотой асуудал тавихад тэр үеийн зөвлөлтийн коммунист нам нь тэд нар бол дандаа нэг зөвлөлтийн эсрэг үзлийн дансан дээр бичиж хүлээж авсан юм билээ л дээ. Тэгээд 90 оны 12 сарын 26-нд тэр чинь манай засгийн газар байгууллагад дөнгөж 2 сар болж байгаа. Тэгтэл зөвлөлтийн коммунист намын улс төрийн товчоо хурал болж Монголын асуудлыг хэлэлцсэн байдаг. Тэр хуралд зөвлөлтийн дотоод яам аюулаас хамгаалах одоо манайхан юу гэж ярьдаг шүү дээ нөгөө аюулаас хамгаалах хороо гэж ярьдаг. Зөвлөлтийн КГБ. Тэр нээлтгэл уруулад тэгээд Монголын тухай тогтоол гаргасан юм байна л. Тэр баримтыг би сүүлд олж авсан. Тэгээд яав гэхдээ тэр тогтоол гаргаад тэр нэг 27 оны өдөр элчин манай энэ хойсголт намын дарга очир батгаад тогтоол уншиж өгөөд барьж ороод уншчихад өгөлгүйгээр гараад явцсан байна. Тэгэл 28-ны өдөр зөвлөлтийн ерөнхийлөгчийн зарлиг гараад Монголд хийх бартерын худалдаа бүрэн хаагаад манай бараанд одоо хийсэн дээр ихэд 1500% гаалын татвар ногдуулдаг болсон шүү дээ. Өөрөөр манай экспортыг бол хойш нь бүрэн хаасан. Энэ бол зөвлөлтийн талаас Монгол руу хийсэн бойкот байсан, эмбарго. Эдийн засгийн 20 арга хэмжээ гэж нэрлэж болохоор хатуу шахалттай тулгарсан Бямбсүрэнгийн засгийн газарт бодлогоосоо ухрах, буулт хийх эрх байсангүй. Шин замаар тууштай урагшлах хэрэгтэй байлаа. Тэгж чадсан. Үүнд ерөнхий сайд Бямбсүрэнгийн хувийн итгэл үнэмшил, зарчимч хатуу байр суурь, шийдвэрлэх үүрэг гүйцэтгсэнийг Монголын нийгэм хүлээн зөвшөөрөх учиртай байх. Түүнийг буряд хүн болохоор хитрхи хатуу бодлого баримталж, Монгол Оросын харилцаанд сэв суулгасан. Оросын цэргийг нутгаасаа хөөн гаргасан гэх явган яриа одоо ч сонсдож байдаг. Үнэн хэрэгтэн 1990-ад оны эхэнд Монголын төрийн гүйцэтгэх засаглалын жолоонд хэн нэг мялцгаар ирвэш. Чухам өөрийн байр суурьтай Бямбсүрэн байсан нь монголчуудын зураг тавилан байсан болов. Бүр социализмын үед Монгол Оросын эдийн засгийн харилцааны эмзэг цэг, бараа бүтээгдэхүүний үнийн хайчийн асуудлаар үндэсний эрх ашгаан хамгаалсан тууштай байр суурь илэрхийлснийхэн төлөө үнэ стандартын улсын хорооны даргын албан тушаалаа сайн арчуулж, авто тээврийн барилга угсралт засварын трестийн дараагаар тушаал буун ажиллаж байсан хал үтсэн. Энэр 90-ад оны том бодлогын зангилаан дээр сууж байсан нь бидний аз түшсэн хэрэг байжээ. Зөвлөлтийн хоёр асуудал дээр эмзэгэж ярьдаг юм. Нэг нь юу гэдэг Бямбсүрэнтэй бид нар хэлэмээ олдсонгүй гэж тийм дохио өгөх их дуртай байдаг л да. Тэр бол нэг хоёр асуудал бий. Нэг нь юу гэдэг зэрэг зөвлөлтийн цэрэг гаргах тухай асуудал. Зөвлөлтийн цэрэг Монголоос гаргана гэдгийг зөвлөлтийн манайхтай ярилгүй өснөө 89 онд Горбачов Владивостокт очихдоо тунхагласан шүү дээ. Тэр бол хятадтай хийсэн 8. Тэгээд яг цэрэгээ гаргах болсон чинь сүүлд эднэр яав гэхдээ зэрэг Монголоос
цөмийн цохилтын байвал 2 объект гаргахгүй гэсэн. Тэр нэг нь богдууланд байгаа богдуулыг доогуур нь хөндөөлөд уруулад хийцэн сейсмикийн сахилгаан соронзон дагнуулын объект Синега гэдгийг. Нэг нь бол бүх Азийг тэр чигээр нь хянаж байдаг радио дагнуулын горизонт гэж 2 объект Монголд үлдээн гэдэг. Тэрүүн дээр манай бас удирдах зарим нөхдүүд бол яхан зөөлөн хандаад над руу чихээд байсан юм л да. Тэгээ би ерөнхий сайдын хотод зөвшөөрөхгүй. Нэгдүгээр бид зөвлөлтийн цэргийг бүрэн гаргана гэж олон улсын давтсан дээр өөрснөө гаргаж байна гэж мэдээлж хаад тэгээд 2 гол дагнуулын объектыг үлдээвэл юу болох вэ? Хоёрдугаар наад чинь Монгол орн цөмийн цохилтын байх хэвээр байна. Бид бол Монгол орны цөмийн цохилтын байнаас чөлөөлөх гэж байгаа. Зөвшөөрөв. Тэгээд тэрүүн дээр цэргийнх нь бол сүлдө уурлаж ер нь танай дөгдөг бүх юм өнтэй болгон нэг сумыг 49 центр өгн АК-ны сумтар гэж бидэнд бахан яасан л да. Тэгээд үнэрхсэн. Тэрүүн дээр бид нар тохиролцож чадаагүй. Нэг нь. Хоёр дахь нь бол зөвлөлтийн хувьд бол тэртээ тэргүй өөрсдөө дотоод эдийн засгийн хүнд байдалтай болсон үе. Манай засгийн газар дөнгөж байгуулагдаад байхад 90 оны 9 сарын 30-нд зөвлөлтийн дээд зөвлөл тогтоол гаргаад зөвлөлтийн засгийн газрыг гадаадын нэг ч орон зээл тусламж өгөхийг нь хориглолчихсон. Монголд барьж байгаа объектууд нь бүгдээрээ зогсно хаагдана гэдэг бол биднээс шалтгааллахгүйгээр шийдэгдсэн асуудал. Тэгээ энэ үед бол энд байгасан мэргэжилтнүүд өдөр ажилтнаа бас байлгах сонирхол байсан байна. Бид нар бол байлгахгүйсэн. Үүснээ хүнд байдалд орж байж хүний юу бол бид нар байлгах чадахгүй шүү дээ. Иймэрхүү асуудал байсан байх. Тэгээд бидний зүгээс бол зөвлөлтийнхэнд нэг Орос хүнд хиндэн чиглэсэн муу хандсан зүйл байхгүй. Зөвхөн төрийн бодлогын төвшөнд бол шийдэх ёстой асуудлууд нь улс төрийнхөө зарчмын хүрээнд логикийн хүрээнд шийдэгдсэн байх л гэж боддог. Монголоос Оросын цэрэг гараад явчихлаа. Энэ үйл явц болдгоор болоод өнгөрлөө. Харин Оросын зээл тусламжаар өгжиж байсан эдийн засгийг цааш авч явахад гадны дэмжлэг тусламж зайлшгүй шаардлагатай байлаа. Бямбасүрэнгийн засгийн газар шин зах зээл, шин түншүүдийн эрэлт морлоо. Төдөлгүй Монголыг дэмжигч хандивлагч орнуудын бүхэл бүтэн бүлэглэл бий боллоо. Америкийн тэр бомтон Жорж Сорос манай оронд альчлаад таны ардчлалыг донорууд худалдаж аваад өгчихсөн юм биш үү гэж монголчуудаас ноцтой асуусан гэдэг юм. Тийм ч биз, үгүй ч биз. Ямар боловч монголчууд Эрдэнэтийн зэсийг зөвхөн Москвад биш, аль ашигтай түнштэн дэлхийн зах зээлийн үнээр борлуулах эрх мэдэлтэй болсон нь Бямбасүрэнгийн засгийн газрын нээлттэй гадаад бодлогын шууд үр дагавар байсан юм. Анхан Дэлхийн банк олон улсын валютын сантай хийх яриа хэлэлцээ бол 90 оны 5 сарын 2 валютын сантай 5 сарын 4-ний өглөө Дэлхийн банктай уулзалтаар эхэлсэн. Энд хамгийн түрүүн утсан Монгол хүн бараг би өөрөө байх гэж боддог. Тэр үдээс сайдарын зөвлөлийн орлогч нэгдүгээр орлогч байсан л да. Тэгээд эндээс нөгөө нүүбийн тусгай чуулганд оролцоод тэгээд Америкийн засгийн газрын урилгаар ажлын айлчил хийсэн. Тэнд. Тэгээд эхлээд их сонирн байсан л да. Олон улсын валютын сандаар утсан чинь нэг жижигхэн намхан өвгөн байна. Тэгээд манай элчин сайд Нямдоо бид хоёр ороод Нямдоо надад танилцуулаад манай засгийн газрын нэгдүгээр орлогч тантай уулзахаар ирлэгч өвгөн урдаасдаг гэж. Оо юу нөгөө коммунист Монгол уу? Та нар манайд орж ирэх хоёрхан л ирээлсвэ. За. Нэг нь юу гэхээр та нар тэр коммунизмоос татгалзсан. Хоёр дахь нь Америк, Англи, Франц, Герман, Японы 5 орнд дэмжлэг ав. Тэгээд манай танад ярих юм байхгүй. Тэгээд бид нар өгөн тэгсэн. Та мэдээлэл их муутай байдаг юм байна гэж хэлээд ердөө бид хоёр 5 минут уулзаал гараад явцсан. Тэгээд хоёрын дуулж байгаа. 3-ны хороо би 4-нд наашаа өглөө нисэх байсан. Ороо нэг хүлээн авалт хийж байсан нэг залуу хурж ирдэг. Олон улсын валютын сангийн газрын дарга гэнэ. Гэхдээ бид захирлынхаа өмнөөс уучлалгүйж явна. Манай захирал үнэхээр мэдээлэл муутай байсан байна. Монгол орн гэдэг өөрчлөлт шинжилт болоод ингэж байгааг бол бас мэдээлэл аваагүй байсан байна. Ер нь бид нар та нарыг дэмжин шүү гэж. Тэгээд 4-ний өглөө би наашаа Вашингтоноос гарахдаа Дэлхийн банкн дээр орсон чинь Дэлхийн банкныхаа та Монголын хувьд бол бид нар асуудал байхгүй. Дэмжин.
Энэ валютын сангийнхан гарын үсэг зурсан дараа 5 минутын дараа энэ байшинд бид нар гарын үсэг зур. Тэгээд бид нар 10 сард өргөдлөө өгсөн. Тэгсэн ер нь Пол Шинтер ч одоо валютын сангийн гишүүн өсөх гэж 3 жил болсон шүү дээ. Тэр ч нөгөө социализмын үед туслаар арчлалын өвлөмжилт оронгоод бас их л барууныханд дэмжлэг авдаг. Гэтэл чи 91 оны 1 сарын 23-нд нөгөө цагаан сарын өмнөх битүүний өдөр Монголын ард түмэнд арчлалын замд шилжсэнд нь баяр хүргэж байна гэж валютын сан дэлхийн банк хоёрч Монголыг гишүүнээр илсүүлж авч. Ер нь гишүүн илсүүлэх хугацааны дээд рекорд, хурдан рекорд тогтоож байсан юм шүү дээ. Тэгээс үүлд ингээд бид нар чи 91 онд яаж ясна валютын сан төрч гишүүн боллоо гэдэг ямар шууд хамтаа ажиллагаа эхэлчихгүй. Тэр 10 сарын 1-нд нөгөө санхүүгийн жил эхэлнэ. Тэгээ бид нар эдийн засгийн байдал их хүнд байсан. Сүүлдмэр аргаа ядаад Америк руу уцтаад Бекерт очиж уулзаж ярих юм байна. Тэгээд очиод бид нар байдлаа танилцуулсан л да ярьсан. Тэгээ Бекер надаас сууж ясна та нар зөвлөлттэйг одоо яагаад байгаа гэдэг. Тэгээ би хэлсэн. Нэгдүгээр зөвлөлт социализмд байна. Бид социализмоос гарч байна. Хоёрдугаар нь тэнд коммунист нам байна. Манайдууд эвслийн засгийн газар байна. Бид хараат байдлаас гарыг гэж байна. Бид нар биднийг хараат байдалд байлгая гэж байна. Тэгээ болж өгөхгүй юмнээс болоод. Тэгээд Бекер чинь 91 оны 6 сарын 20-нд Бисмертнихтэй уулзахдаа тэр үеийн зөвлөлтийн гадаад явдлын 26-нд Горбачевтай уулзахдаа яг нэг л үг хэлсэн. Та нар Монголыг дэмжиж байгаа нөхцөл бид нар та нарт тусалж чадна. Зөвлөлтийн хүнд. Тэгэхээр хэрвээ та нар бензин шатхуунаа нийлүүлэхгүй монголчууд уурхайхаа хөрс хулд хийж чадахгүй Улаанбаатарт хөлдөхөд хүрэх юм бол бид эндээс нь 300 мегаваттын чадалтай станц онгоцоор аваачаад Улаанбаатарыг хөлдөөхгүй чадна. Гэхдээ та нар тийм байдалд хүрэхгүй байх гэж. Тэгэж хэлж байтар эмбаргоноос нь шатхууныг нь жаахан зөөлрүүлж нэг хагас дутуу нийлүүлж байсан үе шүү дээ тэр чинь. Тэгээд би нааша 6 сарын 16-нд Нью-Йорк руу нисэн. 14-нд Бекертэй уулзаад. Тэгээд Бекертэй гэдэг үгүй тэр нүүбийн байшинд нэг ороод гараарай. Тэнд нэг юм хийх байх гэдэг. Тэр нүүбийн хөгжлийн програмын захир нь Уильям Драйпер гэж хүн байсан л да. Драйпертэй уулзаад гараарай гэдэг. Тэгээ би ирээд нэг яасан Дүгэр Сүрэнхуйтанд манай төлөөлөгч яасан Дүгэр Сүрэнхуйтны сайн мэдж байна. Тэгээд Драйпертэй уулзах гээд оцсон чи Монголыг дэмжих улсуудын бүлэг байгуулна гэдэг 24 оронд урилга гэж нүүб дотор. Урд нь бол тийм ерөөсөө тэнцээ чинь баг болдгоо л дээ. Тэгээд цугласан чинь нөгөө манай их хөрш зөвлөлт байдгүй. Нөгөө их хөрш хятад байдгүй. Урд хөрш маань. Тэгээд 12 орны төлөөлөгч цуглалаа. Нүүбд байгаа төлөөлөгчд. Тэгээд тэнд Монголыг дэмжих орны бүлэг гэж байгуулж. Тэгэл тэр чинь ингээд тэр үедээ Япон одоо гол үүрэг гүйцэтгэх тэр Америк гол цаанаас нь одоо зохион байгуулж өгөх. Тийм болж Монголыг дэмжигчдийн одоо манайхны ахилдаг хань төлөгч орнуудын бүлэг гэж бий болж Монголыг эдийн засгийн бойкотноос суулж гаргасан шүү дээ. Тэр бол тэгээд олон улсын хэмжээнд тэр өндөр хөгжилтэй орнууд 12 орн ороод Монголыг дэмжих бүлэг гэж тэр бус тусууд бол яаж хийж чадахгүй юм чинь тэгэл. Бямбсүрэнгийн тэргүүлсэн засгийн газар зүгээр нэг өөрчлөлт төдий биш. Нийгмийн байгууллагын өөрчлөлтийг удирдан хэрэгжүүлж байлаа. Ийм огцом өөрчлөлтөд Монголын нийгмийн сэтгэл зүй бэлэн биш байлаа. Үүнтэй холбоотойгоор гадны шахалт дарамтын зэрэгцээ дотоод эсэргүүцэл хүчтэй байжээ. 1991 оны 1-р сарын 15-ны орой засгийн газрын 20 дугаар тогтоол телевиз радиогоор уншигдан маргаашнаас нь хэрэгжиж эхэллээ. Ердөн ганцхан шөнийн дотор монголчуудын хурааж хүнссэн хадгаламжийнх нь хэдхэн бор юм 2 дахин ханшин унжээ. Хохирсон зарим иргэн боож өгөх нь холгүй засгийн газрыг хараан зүхэж байлаа. Харин энэхүү эрсдэлтэй алхмыг хийхээс өөр аргагүй түргсэн эдийн засгийн гүнзгий учир шалтгаан байсан гэж статистикч Бямбсүрэн тайлбарладаг хэвээрээ. 90 оны 10 сарын 1 гэхэд яг манай засгийн газар эмхэлж байгаа болгоход Монголд 3 тэрбум 312 сая төгрөгийн барааны нөөцтэй байсан. Манайд тэр үеийн банкны мэдээгээр бол хүмүүсийн гар дээр нэг 742 сая төгрөг л эргэлдэг. Өөрөөр хэлбэл бүх өгдөг цалин мөнгө хүний гар дээр эргэлдэг мөнгөийг нэг
бараг 5 хэрэг болчих дайны барааны нөөцтэй. Гэтэл ингээл 91 оны 1 сарын 1 гэхэд барааны нөөц нь бараг талд налах болсон. Тэр үеийн юунд бол яагаад ч тийм барааны нөөц хомс дотоод нөхцөл байхгүй л дээ. Гэтэл ингээд судалгаа хийгээд үзсэн чинь үүндээс зөвлөлтийн цэргийнхэн гарахтаа хойшоо бас л хүнд байдал гарч байсан, хоол хүнс байхгүй, зөвлөлтөн ч гэсэн хүнд байдал болцсон байсан шүү дээ. Юм нүм 5 дахин нэмэгдсэн байсан. Тэгсэн цэргийн бараагаад хачаад гарахтаа илсэн чихэр, гуйрал, будаа, ургамлын тос тэрийг зөөдөг байсан шүү дээ. Тэгээ бид нэр тэр 20 дугаар тогтоолгоо чи гаргаж яасан тэгтээ 20 дугаар тогтоол ганцхан үнэтэй ч холбоотой гарсан зүйл биш л дээ. Тэгээд тэр бараага картын бараанд оруулаж хүмүүстээ өснөхийн хувааж өгсөн хэрэг л дээ. 90 он гэхэд 400 сая төгрөгийн улсын төсвийн нийт зарлагаас 1,784 саяыг нь юу 40%-ийг нь үйлдвэрүүдийн алдагдал нөхөд зарцуулдаг. Бүх үйлдвэр нь алдагдaltaй. Бүх юмны жижигэнгийн үнэ бөөнүүнээс доогоор орцсон. Ийм байсан үе. Тэгээд тэр 86-нд бөөнүүний шинжилт гэж юм хийсэн байдаг. Тэгээд тэр нь Монголын үнийн системийг байхгүй болгоцсон. 90 оны тэр үед ийм байдлаар чөлөөтөнд бид нар шилжсэн бол үнийн хяналтгүй өсөлт гарч эхэлнэ. Маш юу тэр 2 дахин байтугай 12 дахин. Би урд нь Югославт очиж үзсэн. Югославт миний очоод тэнд явж байхад мөнгөн тэмдэгтээ өгөөд гэж. За та дэлгүүрт ороод юм авахдаа сүүлчийн 4 тэгийн дараарай гэж. Өөрөөр хэлбэл 10,000 дахин ханш унсан. 10,000 дахин. 10 дахин биш. Тийм байдалд учирдаг шүү дээ. Тэр чинь монголчууд тэрнийг бол дааж гарахгүй. Тэгэхээр 20 дугаар тогтоолын нэг зорилтууд юу байсан гэхдээ зэрэг нөгөө их төмрийн урдаас гиперинфляцийн урдаас жижиг төмөртэй сурамдах. Одоо та нар зүүн Европ ингээд орнуудын статистик Оросынхыг оруулаад үзэлд манайхаас хавиг илүү хүч хэрхэгдэн зэгт өндөр хөгжилт орнууд чинь манайхаас 5-аас 6 дахин зарим нь 40 дахин илүү инфляцтай байгаа шүү дээ. Ягаад энэ ядуудын зэгтээ гаднаас зээл явдаг Монгол бага инфляцтай гарсан. Тэр чин тэр их төмөр урдаас сурамтай байсны чинь тэнцвэржүүлж нэг үед тэнцвэржүүлж үнэ дотоод үнэ ашигтай болгочоод төрөндөө цалингаа тэнцвэржүүлсэн учраас тэнцвэржүүлсэн учраас гэж гарсан хэрэг. Тэгээд ер нь 20 дугаар тогтоолын хувьд гэх юм бол энгийн төвшөнд ойлгоход хэцүү. Төр засаг гэж нийгмийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалдаг боддог тийм институт байх бол тэрний зайлшгүй өөр юм хийх ёстой л ажил. Мэдээж 20 дугаар тогтоолоор хохирсон хүн олон бий. Бэл мөнгө авдрандаа хийж байгаа шатаасан улсууд олон бий. Банкнд байсан мөнгө 10,000-аас дээш хийг нь 2 дахин өсгөж өгөөгөө болохоор хохирсон улсууд бий. Гэхдээ зах зээлийн жамаар аваад үзэх юм бол тэр мөнгөөрөө тухайн үед хувьчлалд оролцоод объект авсан бол хэндэж хохирлгүй байхсан шүү дээ. 1990 оны ардчилсан үйл явц тайван хувьсгалын шинжийг агуулж байлаа. Хувьсгал тайван явагдан засгийн эрхэнд дан ганц улс төрийн хүчин ноёрхон болсон ч төрийн эрх мэдлийг төр орон нутагт хэрэгжүүлж байсан сүлжээ амь бүхтэй хэвээрээ мэдлээ. Ялангуяа Бямбасүрэнгийн засгийн газрын өмч хөвчлөлийн бодлогыг ил тесрэгүүцэгчид олон байлаа. Ардын их хурлын депутатууд хэсэг бүлгээрээ сэм нийлж эвслийн засгийн газрыг огцруулах төлөвлөгөөгөө боловсруулснаа ил тод ярьж явдаг боллоо. Гэхдээ эдгээр нь алт дийлэрийн гих хэрэг шуугааны дэргэд юу ч биш байсан байх. Алт дийлэрийн хэргийн гол эзнэр Бямбасүрэнг тодруулах зохион байгуулалттай үйл ажиллагаа идэрнэж тэрхэн үедээ шаггүй амжилт олж байлаа. Алт дийлэрийн хэрэг гэдэг бол бүхэл 10 жил арчлалыг зодох ташуур болж явлаа л да. Тэгтээ арчлал ямар ч буруу байхгүй. Манай засгийн газар 10 сарын 1-нд байгуулагдсан. Би засгийн газар эмхэлж гүйцээгүй байхад 9 сарын 21-нд над мэдээлэл ирсэн. За банкныхын дийлэрийн үйл ажиллагаагаар 47 сая долларын алдагдал хүлээсэн. Валютынхаа нөөцийг ингээд шавхсан гэдэг. Би 26-нд банкны даргыг хөдөрч чулууныг дуудаж асуусан. Тэгсэн тийм ээ бид нар алдагдал хүлээсэн.
Гэхдээ банк нэг өөрөө нөхөх боломжтой гэдэг. Тэгээ би өөрт нь хатуу сануулга өгөөд энэ ажилд хяналттай байна. Тэгээд 10 сарын 5-нд засгийн газар байгуулсны дараагаар 4 хоног засгийн газрын хаалттай хуралдаанаар бид нар авч хэлэлцсэн нэг. Тэгээд яагаад энэ асуудлыг тухайн үед нь бид нар ил гаргаж их шуугуулаагүй юм байг бол хоёр шалтгаан бай. Нэгдүгээрт нь Монгол банк зөвхөн социалист орнуудын банктай холбоотой тухайн үе. Гадагшаа дэлхийн нэгж банктай холбоо байхгүй шүү. Зүгээр Английн ганц хэрхэн банктай холбоотой. Тэгээд энэ асуудлыг ил гаргаж зарлана гэдэг бол шууд банкны дампууралд хүрэх байсан. Хоёрдугаарт нь зүгээр бас улс төр хүмүүнлэгийн чихэн нэг асуудал бий. Би чи Монгол улсын 17 дахь ерөнхий сайд. Өмнөх 11 нь улс төрийн янз бүрийн шалтгаанаар толгойг авахулсан амнасаа алдсан байдаг. Тэгээд тэр үеийн 90 оны намрын тэр уур амьсгалын нөхцөлд гэр гунгаад орж Содном хоёрын засгийн газар 47 сая доллар алдчихжээ гэдэг яхан бол энэ хоёрыг доор нь юмруу хөтлөөд явах байх л да. Тэр нутгаа улс төрийн төвчөөнийг шүдэ хойсголт намчин тойрон хүрээлэгчд гэдэл намаас нөхөөгд хөрөнгө мөнгөний барьцаанд аваад нэг тийм болоо сууж байсан шүү дээ. Миний хувьд бол зүгээр хүний хувьд тийм алхамхийг хүсэл байгаагүй. Тэгээ бид нэр 10 сарын 5-ны хурлаас хөдөрч болон даалгавар өгөөд хатуу хяналт тогтоо дийлэрийн ажиллагааг ашигтай явуулгаад. Тэгээ бид нар 7 хоног бүр би өөрөө хэрэгрэх газрын дараагаас дэргүүн шатраас банкны асуудлыг лавладаг байсан. Банкны дараагаас ч гэсэн. Тэгээ сүүлд нь ингээд дүн гарсан ухаан харсан чинь 90 оны 10, 11, 12 сард нийтдээ 7.7 сая долларын ашигтай ажилласан. Алдагдал гараагүй. 1-2 сард гараагүй. 91 оны 4 сарын 5-нд би хөдөө яваад ажилд ирсэн чинь ширээн дээр улсын банк хурлын тогтоол тавиатай. Тэгсэн улсын банкыг засгийн газрын мэдлээс гаргаад улсын банк хуралд аваад 90 оны үйл ажиллагааны тайланг засгийн газарт биш банк хурал тушаа гэсэн тогтоол 23 дугаар тогтоол гэдэг. Их сонин шүү дээ. 90 онд банк засгийн газрын мэдлэлд ажиллаж байсан. Тэгтэл тайланг нь засгийн газарт битгий тушаа гэж. Тэгээ би нөхдүүд хэллээ. Нөгөө дийлэрийн алдагдлын асуудлыг нөр одоо эмхэлж чадхал юм байх таа гэдэг. Тэгтэл тэгэл тэрний чин дараагаар л ингээд шуугаад ихсэн чинь алдагдал сарын 10-20 сая доллараар нэмэгдсээр байгаад сүүлд 8 сарын 19-ний шөнө нөгөө Оросд төрийн эргэлт гардаг шин чинь 32 сая долларыг алдаад нийтдээ 80 сая доллар алдаад туцсан. Тэгээ сүүлд нь би юусалда 6 сард нөгөө Америк руу нисэж явахад 11-нд онгоцсон дотор сони аваад үтсэн чинь нөгөө банкны компьютераас нь гаргасан мэдээ цацчаа дийлэрийн алдагдал их байна гэсэн гарч байна гэсэн. Тэгээд би Америкээс ирэнгүүтээ ажлын хэсэг томилсон байсан. Тэгээд намар болтол шалгалтанд үргэлжлээд уг нь бол тэр намар болтол шалгах биш ердөөл мэрэгжлийн хүн бол нэг бараг нэг өдрийн дотор бүх танцнуудынхаа үлдэгдлийг хамж дүнгээ гаргаад нэгдэх чинь чадах асуудал шүү дээ. Нөгөө комисс маань ажиллаж өгдөг. Сангийн сайд толгойлж байсан. Тэгээ намар болсон тэгсэн чинь лөө Бямсүрэнгийн засгийн газар үед дийлэрийн алдагдал гарлаа. Бөөн шууд онхуулга яваад эхэлдэг. Тэгээ сүүлд нь шалгалтын дүн гарсан чинь Содмонгийн засгийн газар үед 12 сая долларын алдагдал гарсан байгаа. Тэр 89 онд. Тэгээ 12 сая долларын алдагдлын ихэнхийг нь тэр үед банкнд ажиллаж байсан Оо Чулуунбат гэдэг хүн 89 оны 12 сарын 29-ний шөнө орой сууж байж олон улсын социалист орнуудын эдийн засгийн банктай дийлэрийн гүйлгээ хийгээд 6 сая 926 мянган долларыг нэг дор алдаж тэрнийг 90 оны 9 сарын 6-нд манай засгийн газар байгуулагдахаас өмнө хойшин шилжүүлж аваа. Тэгээ тэрнээс хойш л урсгасан юм байна л. Гунгаад орж байгаа засгийн газрын үед 47 сая долларыг алдсан байдаг. Манай засгийн газрын үед 7.7 саяыг ашигтай ажиллаад баг хурлын үед аваачаад нөгтгөө алдсан эргүүлээд. Тэгээс үлдэн тэрний чинь бүр шүүхээр ороод. Шүүгч ерөөсөө шууд их хурлынхны заавраар их хурлын шийдвэрээр Бямсүрэнг бүр утга одоо гэсэн тэр үед бол ганцхан удагт өөрөө засч байсан гэдэг. Шүүх ажиллагаа болоод. Тэгээ би баримтыг гаргаад байсан. Тэгээс үлд нөгөө
мэрэгжилтнүүдээс нь асуусан л да. Гэхдээ та нар гэрчүүдээс нь яагаад Бямбсүрэнгийн засгийн газар үед дийлэрийн алдагдал гарсан гэж яриад байгаа юм бэ? Манай засгийн газар банкар ялж явах ашигтай байсан. Өмнөх хойд засгийн үед баг хурлын үед гарсан алдагдал манай хариуцахгүй шүү дээ. Нөгөө яллагч прокурор руугаа заагаад Эрдэнэбаатар ах ингэж бичгэсэн юм. Тэр нөгөө гэрчүүд нь тэгж хэлдэг байсан шүү дээ мэрэгжилтнүүд банкны. Тэгээ хамгийн сонирхолтой юм энэ алдагдал ер нь юу байсан юм бэ? Тэр нь л их сонир. Би тухайд ерөнхий сайд байхдаа ч асуудал тавьдаг байсан. За энэ мөнгө хаана орсон? Хэний хожил болж утсан? Тэрнийг ол гэж. Боломжгүй. Баримт байхгүй гэдэг. Худлаа юм билээ. Бүх баримт нь аялаас хамгаалахад бол байдаг юм байна лээ. Энэ мөнгө бол хайшаач гадагшаа тэнээд явцсан мөнгө биш. Монгол орны өөрийн хувь нийлүүлж оролцдог олон улсын эдийн засгийн хамтны ажиллагааны банк МБС гэж манайхан ярьдаг. Олон улсын хөрөнгө оруулалтын банк МИМ гэж ярьдаг. Манай өөрийн оролцоотой банк шүү дээ Москвад байдаг. Тэр л орсон. Моснор банкнд орсон. Харин хамгийн сүүлчийн 8 сарын 19-ний шөнийн юу бол Австрийн Ландер банкнд орсон. Тэр Ландер банкны зөвлөх нь бол тэр зөвлөлтийн одоо тухайн үеийн нэртэй тагмалч нэг Ланг гэдэг чинь тэнд сууж байгаа шүү дээ. Тэгээ үндсэндээ ихэд энэ бол юу гэхтэй тэр нэг талаас маш өндөр зохион байгуулалтаар Монгол улс төрийн тогтолцоо өөрчлөгдөх үед нь валюта зөөж гаргасан операц гэсэн ойлголт төрдөг. Энэ бол зүгээр нь хардлага биш. Энийг бол би маш ноцтой баримттай нэг зүйлийг хэлье гэж боддог. Монгол улсад төлбөрийн баланс гэж нэг юм байдаг. Тэгээ төлбөрийн баланс гэдгийг сангийн яам гаргадаг. Тэр яаж гаргадаг вэ гэхээр тэр банкны өдөр тутам хийсэн валютын гуйлгын дээр үндэслэж гаргадаг юм тэр. Тэр төлбөрийн балансыг 91 оны 6 сарын 8-нд сангийн яам зохиожээ. Тэгээд зохиогоод миний яг нөгөө Америк руу нисэх гэж байхад надад өгсөн чинь ерөнхий сайд Бямбсүрэнд гээд нэг тийм бичигэрч утсан чинь Монгол улсын төлбөрийн баланс гэнэ. Схем нь өөрчлөлтсөн. Улсын төлбөрийн балансыг би мэрэгжлийн хувьд олон жил үзэж явсан, олон жил хийж явсан. Тэр бол тэгж хийдэг гэдэг шин. Тэгснээр товчхон нэг юм байна. Тэнд дийлэрийн алдагдал байгаагүй. Яагаад сангийн яам, яагаад банк тэр дийлэрийн алдагдлыг нуусан бэ? Мэдж байсан. Би сүүлд нөгөө шүүх хурал болоход тэнцээч нэг асуудал гарлаа л да. Нөгөө банкны нягтлуудаас харан байсан тайлан балансанд алдагдал тусгаагүй гэдэг. Би нэг өдөр нэг шүүх хуралдаа ингээ банкны жилийн тайлан аваад үзэж байсан чинь 50, 70, 90, 91, 92, 100, 110 энэ 7 дансны гүйлгээгээр тэр төлбөрийн балансыг хардаг. 55 сая долларын алдагдал нь байж байна лээ тэнд. Тэв ихсэн чи алдагдалж байна штэ та нар балансан дээр чи. Тэгтэл тэр бидний ялдаж байсан шинжээчд нөөснөө тайлан аваад баланс нэг уншиж чадахгүй болсууд. Хамгийн сонирхолтой нь тэр үед Төв хороонд банк хариуцж байсан алтан гэрэл нь шинжээч болчихсон. Засгийн газарт банк хариуцж байсан гоохун шинжээч болчихсон. Сангийн яамд төлбөрийн баланс хариуцж байсан хулунд шинжээч болчихсон тууж байгаа нөгөөдөл чинь. Тэгээ нөгөө хамгийн бүр өтер нэг гараараа бодлооч хийсэн улсууд чинь тэд нар байхгүй. Тэгээ би одон алт дэлгэрийн хэрэг гэдэг бол юу гэхтэй зэрэг коммунист тогтолцоон урах үед нь валюта зөөж гаргасан операц. Энэ нэг бол тэр үнд оролцсон зарим улсууд нь өснөөч мэддэггүй байх. Хэрвээ тийм операц биш бол Монгол улсын төлбөрийн баланс худлаа гарах ёсгүй. Тэр бол баримтан дээр үндэслэл гардаг Монголын хамгийн үнэн хамгийн нэгж төгрөг нэгж мөнгөний зөрүүг гардаг тийм баланс шүү дээ. Тэр алтыг одоо алгуулсан гэж ярьдаг. Алт ч алга болоогүй. Тэр Гамболдын гаргасан алт гэх тэрний чинь тий алтаа бид нар өгөөгүй шүү дээ. Алтаа тэрний чинь сүүлд нь манай засгийн газар үед гаднаас зээл аваад тэр юугаа зээлээ дараад алтаа аваад үлдсэн. Сүүлд нь 93 оны 6 сарын 3-ны өдөр нэг унцыг нь $353 79 центээр жасар агуун засгийн газар худалдсан тэрний чинь. Тэр нь алтгууд нь гаргад хадгална худалдана гэдэг бол нэг л бараал худалдаж байгаа асуудал шүү дээ. Тэр үед л тэгж сэтгэхүйд хүн тусч байснаас одоо бол манай хэдэн тонн алт хаана явж байна. Хаана тэр бол зүгээр зах зээлийн харилцааны асуудал шүү. Ардчилсан төрийн анхны ерөнхий сайд байх тавилан дохиосон Хэнтийн нутгийн Бурятар Дашин Бямбсүрэн Монгол Ардын хувьсгалт намын игнэнд бараг 30 жил гишүүн байжээ. Хожим 1992 онд Монгол Ардын хувьсгалт намын гишүүнээс мөн тэр жилдээ улсын их хурлын гишүүнээс татгалзсан зөрүүд нэг юм билээ.
Намынхаа нөхөдтэй үзэл бодол таараагүй юм. Түүнээс би хизээч урваач шарваач явсангүй гэж тэр нэгэнтэй хэлжээ. Өдгөө нас сүудэр 60 гарсан энэ тулхтай улс төрч шинэ Монголын сэргэн мандлын үзэл номлолоон туурвж үтсэн хэвээр нийслэлийн ойролцоох шадивлангийн амны эцэст байх жижигхэн модон байшиндаан насаараа ханилаад ертөнцийн мөнх усыг ойрмогхон үзүүлсэн халамжит эхнэрийнхэн жаазтай зурганд зулөргсөөр игэл даруухан аж төрж байна. Нэгэн үед хамтдаа улс төрд цойлон гарч ирсэн анд нөхөр нь Монголын хамгийн том орд газруудын нэгэнд нэрэн хавчуулчихсан гүйж явхад ерөнхий сайд андан хүний өөрийн 8 нохой тижээхийн хамт өөрийн гараар тордож ургуулсан мод бутаан арчилсан шиг сунлээ. Сүүлийн 16 жил бол дэлхий дээр цөөхөн үндэстэн угсаатан ийм замаар явах боломжтой байх. Тэрний нэг нь монголчуудын замаар яваад бол. Одоо ингээд боддоо 16 жилийн дотор нийгмийн байгууллага орчиж тусгаар тогтмол бүрэн эрхээ гартаа авчихад урд нь Оросын Монгол хятадын Монгол гэж асуулгад байсан тэр угсаат өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллагын аюулгын зөвлөлийн байнгын гишүүн 5 орны тогтоолоор аюулгүй байдлаа баталгаажуулчихад тэгээд дэлхий дээр одоо нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нэрийн бичгийн даргад иргэн нэр дэвшээ сууж байна гэдэг бол үнэхээр бахархал шүү дээ. Өнөөдөр Монголд дэлхийн янз бүрийн улс орноос хүмүүс ирдэг. Монголыг бол хинч харлаа гэсэн хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлж яваа улс л гэж хэлэн шүү дээ. Энэ бол бидний бахархал. Ер нь 20 дугаар зууны түүх 21 дугаар зууны эхний энэ хэдэн жил ингээ бүхэлд наваад үзэх юм бол ийм замаар явсан үндэстэн угсаат дэлхий дээр нэгж байхгүй. Бид чинь 3 удаагийн төрийн хувьсгал хийж колони орон байснаа бүрэн эрхээ олдлоо явуулаа. 2 удаа нийгмийн байгууллаас л нүүдлийн соёл иргэншилтэй байснаа Европын техникийн соёл иргэншилтэй нөгөөдгөө холж явуулаа. Дэлхийн 2 том гүрний цэргийг 2 удаа нутгаас зөөлөн аргаар гаргачихлаа. Орж ирснийг нь. Тэгээд Чингис хааныхаа 4 сая байгуулсан тэр нутаг дэвсрийг эзэн суусан хэвээр ял байна шүү дээ. Би Монгол төрөөсөө авах ёстой хамгийн өндөр шагналаа авчихсан хүн шүү дээ гэж Дашин Бямбсүрэн хэлж байна лээ. 1996 оны 1-р сарын 20-нд тухайн үеийн улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нарт маш нууц нэгэн надаас очжээ. Түүнд Бямбсүрэн бол социализмыг устгах, бурятын өш хонзон авах, монголчуудыг илгээр нь мөлхүүлэх туйлын зорилготой хүн хэмээн тодорхойлсон байна. Үүнийг уншсан нэр бүхий том дарга тэрхүү матаас бичгийн хажуу болонд үрд хадгалах гэсэн цохол хийжээ. Улс Монголын тусгаар тогтнол хараат бус замлын төлөө ухамсар амьдралаа зориулсан төр нийгмийн зүтгэлтэн дээн Монголын төр эргэлзээгүй ажээ.